Аваагүй татвар нийтдээ 24 тэрбум. Цавчаа татваруудаа нэгтгэвэл 72 тэрбум төгрөг болж байна. Загас шиг дуугүй байцгаах уу? Шок мэдээ. Хошин тайм нэвтрүүлгийн 48 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Талх авахд л үнэнд нь шингэчихсэн байдаг. Нөөтийн 10%-ийнхаа 2%-ыг буцааж авдгаараа үлдэхүү 5% болгож өсөхгүй. 5% тал буюу зүүн талын жигүүрээс улсын хурлын гишүүн Гомжогийн замдан шатар ухсхийн довтолж байгаа бол 2% талын баруун талын жигүүрээс сангийн сайд болдын жавхлан хариу өрж байна. Бид аль нэг талыг баримтлахгүйгээр нөөтийн буцаа олголтын талаарх эсрэг тэсрэг байр суурийг тэнцвэртэйгээр хүргэе. Анхны өргөдлийг би иргэн хүний хувьд орууллаа. Улсын их хурлын гишүүн хүний хувьд биш. Тэгэхээр энэ дийн өргөдлийн маань анхны санаачилж байгаа иргэн хүний хувьд оруулж байгаа санал бол нөөтийн буцаа олголтын 2%-ийг 5% болгож нэмэгдүүлэх тухай байна. Төсөв өргөн барьсан байгаа ийм үед гинт ийм асуудал гарч ирээд ийм орон зай гарна гэдэг бол ямар ч боломжгүй асуудал байхгүй. Нөөт бол далд эдийн засгийг ил болгох бүртгэл. 1000 төгрөгийн юм авахд нөөтөд 100 төгрөг төлдөг. Өөрсдийнхөө төлсөн 10%-аас ядаж талыг нь буцааж авъя гэж байгаа нь эрүүл хүсэл шаардлага. Буцаа олголтын хувь хэмжээ нь өсгийн хэрээр өөр нөөт төлдөг бааз суурь нь хүрээгээ тэлнэ. Эдийн засаг илүү ил тодоолно. Нөөтийн 2% буцаа олголт 400 тэрбум төгрөг болдог. 5% болчихвол 1 их 80 төгрөг болно. Зөрүү 600 тэрбум нь дутагдаад байгаа юм биш. Иргэд өөр хин нэгний өгсөн мөнгийг биш, өөрсдийнхөө төлснөөсөө талыг нь буцааж авна. Буцаа олголтын хувь өсгийн хэрээр бүтгүүлдэг төлдөг тоо хэмжээ цар хүрээнд өснө. Одоо ногоо автобусынтээс чинь болоод иргэдийн татвар төлөх шударгасны зарчим эрс унсан. Ингэж урамшуулахгүй бол бодлогын хувьд ч тэр тогтолцооны хувьд ч тэр боломжгүй асуудал байна. Жавхлан сайд тойрог мориг ирэхгүй шүү. Улс төрчихгүй шүү. Сангийн сайд зүгээр тооцоо судалгаа хийвэл яар. Улсын их хурлын онцгой бүр их талдахгүй шүү. Сангийн яам хошин шогийн баяр магнаа хөлсөж нөөт төлөгчдөө үлэн гэж доромжилсан тоглоом нь шоглоон болсон реклам цацаж байсан. Түүхийн шар хантаацтнуудаа ажил мэргэжлэрийн шовдрлож, азна гэж суглаанд хоцсон биш нийгмийн даатгалын шимтгэл төлдөг ажлаа хаяад хувийн машины орлогонд бүртгэгдэхгүй халтуурчин болгосон удаатай. Сангийн яамны захиалсан рекламанд үзүүлсэн шиг нөөт бол нэмэн үлэнгийн албан татвар биш. 30 мянган тохиолдолд ганц удаа аз таарах ховор ёндоо хонжирт суглааны оронд бүгдээрээ нөөт төлөгч байсан нь шудраг бөгөөд үр дүнтэй гэж олон судлаачид үздэг. Нийт нөөт төлөгчдийн 10% шүү. Нийт одоо нөөтийн орлогын 60%-ийг бүрдүүлж идэг. 60%-ийг бүрдүүлж идэг. Тэгэхээр одоо тэндээс буцаа одоо урамшууллыг хийнэ гэхээр нөгөө өндөр орлоготой, өндөр хэрэглээтэй улсуудыг л дэмжсэн ийм бодлого юм. Харин сангийн сайдын учирлаж байгаагаар бол олонх нь биш, цөөнх нь буюу баян чинээлэг 5,000-аас 6,000 хүнд л илүү ашигтай. Тэрбум төгрөгөөр хаус авсан хүн 20 саяыг биш 50 саяыг буцааж авна. 300 саяын ланд 300 авахдаа 6 саяыг биш 15 саяыг буцааж авна гэсэн үг. Улсын их хурлын дарга замдан шатар яг энэ үед хариун тодорхой санал асуулга явуулж байгаа нь сонгуулөгдсөн попын гоцлол үзүүлбэр. Хариултын тодорхой сэдвэр өргөн олон хүн үр дагаврыг тэр бүр мэдэхгүй зүйлсээр поп санал асуулга аваад байвал төр засаг бодлого судалгаа гэж байхын утга учир үгүй. Нөөт гэж яг юу вэ? Ямар үүх түүх, үүрэг зорилго, үр ашигтай зүйл вэ гэдэг асуултын хариултыг эдийн засгийн судлаачид мэднэ. 50 мянгаыг буцааж авах уу, 20 мянгаыг буцааж авах уу гэж асуух хэрэггүй, хариулт нь бэлэн зүйл. Улсын их хурлын дарга замдан шатар 2012 онд гадаад харилцааны сайд байхдаа гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах хууль санаачлан батлуулсан нь эдийн засагт олон жилээр гамшиг дагуулсан. Гадаад харилцааны сайд нь гадаадын хөрөнгө оруулалтыг хавчдаг, хягдаг оронд мөнгөө хийдэг, татвар төлдөг, цалин тавьдаг тэнэг гадаад дотоодод байхгүй болсон. Тэрээр үе шилийн сайр тороо бандын стилт хуурин шилийн сайн бишир болох гэх мэтээр сонгогчдоо цочоодог. Цавчаа ногооны булаа дээр цайчсан улааны булхай цухууж хэллээ. Цахилгаан улаан Skyway автобусны үнийг цавчин нугалсан баримтууд сөхөгдөж байна. Нэг нь $105 мянган буюу 367.5 сая төгрөг. Бөөний үнээрээ $95 мянган автобусыг 667.5 сая төгрөгөөр шахажээ. Нийт 160 цахилгаан автобус авсан гэхээр 48 тэрбум төгрөгийн цайчсан улаан цавчаа юм. Бөөний үнээр нь тооцвол автобус бүрээс 300 биш 335 сая төгрөг нугалан завчиж хугнах дамлсан байна. 10 пив авбал 1 пив үнэгүй өгч болдог. Шинэхэн буйны үйлчилгээний компани хүртэл 3 захиалга өгвөл нэгийг нь үнэгүй гэх нь холгүй урамшуулал зарладаг. Харин төвчрөл хариуцсан сайд дарга нар бүр 160 автобус бөөнцөн мөртлөө жижиглэнгийн үнээр авмаар байсан юм байна. Засгийн газраас нийтийн тээврийн шинжилгээг дэмжиж автобусныг бүрээс авах байсан нөөт гайлын татвар 150 сая төгрөгийг тэгэлсэн байдаг.
Аваагүй татвар нийтдээ 24 тэрбум. Цавчаа татваруудаа нэгтгэвэл 72 тэрбум төгрөг болж байна. Ногоон дээр цахилгаан улаан зурагнаасаа 1 метрээр богино ном нь хүртэл өөр болчихсон дизелээр явдаг Golden Dragon гэдэг бас нэг өөр улаанууд. Цас цэвэрлэх нэртэй дөрвөлж ногоон тоос сорогчууд. Сургуулийн хүүхдийн монхор шаруудын цавчаа булхайнуудыг бүгдийг нь сөхвөл бөмбөгдөөд пуужиндаа тайчхаар юм болох юм байна. Эхний 100 хөлх ногооны хохирлыг яаж барагдуулах вэ гэж цугаараа олноороо бачимдаж байхад цуурал цавчаанууд өнгөнгөөрөө төрөл төрлөөрөө илчлэгдэн дэлгэцээр байх төлөвтэй байна. Нэг дарга, нэг сайд, нэг сандлаасаа буулаа гэд тэр сентийг нь автобус болгоод хүлд үжлэхгүй. Мөнгө болгоод хохирол барагдахгүй. Авилгын эсрэг тэмцэл ахиж урагшлахгүй юм. Цавчаа ногоон дээр цавчаа улаанууд нэмэгдлээ. Загас биш хүн гэдгээ батлах ой санамж байна уу? Загас шиг дуугүй байцгаах уу? Дээр үед өөрөө гардаж ажил хийдэггүй нэг дарга аваарт оржээ. Тэгсэн нэг хүн дарга маань өөрөө аваарт ороо юу? Эсвэл өөрийнхөө биеэр аваарт ороод өөрөө биш өөр хүн гимтээ юу гэж хэлээд улс төрийн хэрэгт орсон гэдэг. Тэгвэл яг түн шиг ардчилсан намын дарга харагдхаа болж нэг ширхэг 1-р орлогч 15 ширхэг 2-р орлогч ярьдаг болжээ. Ардчилсан нам 7 хоног бүр сэтгүүлчдэд зориулж яриа хийдэг болсон ба 1-р орлогч дарга баяр цогт шудраг ясыг шаардсан ярьдаг болсон. Баяр цогтыг шудраг яс ярьж байхад сэтгүүлчид нойрмоглож уцаа оролдож байгаад ярьж дуусгаар нь сая нэг нүдэн сэргэж асуулт тавьж эхэлнэ. Баяр цогтын ярьсан шудраг ясыг асуухан олдохгүй баяр цогтоос өөрөөс нь шудраг яс нэхэж 3 шатны шүүхээр ял шийтгэл авсан хэрэгт нь ямар баримтаар яагаад хэрэгсэхгүй болсныг асуув. Баяр цогч Швейцарын прокуророос Монголын прокурорт биш надад мэйл ирүүлж намайг буруугүй гэснийг би шатан дээр нь гардуулсан гэж хэлнэ. Бүх хэвлэлийн баг хурал нь хоорондоо ялгах юмгүй ягийн дараалалаар болж дуусна. Баяр цогт Монголын төр зүтгэсэн хүндээ халтай гэдэг үгийг зээлдэн өөрийгөө өмгөөлдөг болсон. Уг нь энэ үг цогтынх оронж сайн ноён хаан намнан сүрэн чин ман хамдарч даалам цэрэн чимэг Догсмын бодоо, Дамдны Сүхбаатар, Солийн Данзан, сүүл үеэ Санжаа сүрэнгийн зориг нарын амьдрал, тэмцэл, эмгэнэлт хувь тавилан зориулагдсан үг. Тэдний хинэн ч өөрийгөө хятадын иргэн гэж бүтгүүлж мөнгө янчаан гаргуулж офшор дансанд мартаж үзээгүй. Хар амиа хоохоолохын оронд халуун залуу амнаас зарим нь үр хүүхэд үе удмаа таслуулан барин тусгаар Монголын төлөө зүтгэсэн. Солийн Данзан хэлстэн буудуулахынхаа өмнө миний шарт дийлийг ядарсан нэгэнд нь өгөөрэй гэж өмсөх хувцас хүртэл нэг Монголоо дулаацуулаад энэ хорвоогоос хальсан. Ардчилсан нам 15 толгой бүхий 15 дэд даргатай атгаалжин хэлбэртэй нэмээд нэг тэргүүн дэд баяр цогттой. Нэг орлогч бус дарга нийт 17 даргатай болсон нь 17 чингэлэг спирт, 17 нүүрсний улгаач, 17 автобус шатсан зэрэг үйл явдлыг сэргээн сануулсаар байна. Улсын дээд шүүхийн 2 шүүгч ямар тусгай саналаар, ямар тусгай баримттайгаар, ямар тусгай үндслэлээр 3 шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгосон талаар нээлттэй сонсгол явуулах хэсэг санал асуулахад өнөөдөр 17 гишүүн гарын үсэг зураад байна. 2 гишүүн нэмэгдвэл хаалттай тусгай саналын учиг нээлттэй болох тустай. Ардчилсан нам дотор Хөх булангаас Баттулга, Улаан булангаас Баяр цогт нар гарч холимог дулаанаар үзэлцэж ган төмөр ерөнхий шүүгчээр ажиллаж байна. Баяр цогтын тасгалжуулагчаар элбэгдэрч Баттулгын хөгжин дэмжигчдийн багийн ахлагчаар Финкшүү Ганбаатар томилогдсон. Баттулгын сам сууртай давхар хамах гар өчгөх мэхнүүдийг угсруулж байгаа бол баяр цогт нь уушгүй стилтэй мөргөх жижиг арга барилаар тулалдаж байна. Улсын гарчуу бөгөөд улсын хурлын гишүүн Цэрэн Пунцэг залуус эх орондоо ажиллах сонирхолгүй Солонгос улс руу явж байгаа нь ажилгүйдэл ятуурлыг бий болгож байна гэжээ. Солонгос яваад байгаа нь ер нь ажиллах хүчин хомсдолж оруулж булмаар ажилгүйдэл бий болоод ингэж тайлбарлаж байна. Гэхдээ тайлбарлахын гонч нэг шалтгаан л байгаа шүү дээ. Мэдээ сайхан эд ажиллаж байгаа залуучнуудаа Солонгос руу явж байгаа нь чинь Солонгос байгаагүй энэ зэрэг ажиллаж чадахгүй зү. Тэгэхээр л нэг шалтгаан байхаа л гэж байна. Залуучууд ажилгүйдэл ядуурлаас бол Солонгос явж байгаа юу? Ядуурлаас бол залуучууд Солонгос явж байгаа юу? Солонгост ажиллахаар одсон залуучууд ядуурлын төлөө биш, ядуурлын эсрэг явсан юм. Монголд гишүүнээр ажиллаж байгаа хүмүүс ядуурлын эсрэг биш, ядуурлын төлөө буруу бодлого явуулж байгаа юм. 1 кг шар нунтгаас гаргаж авах цөмийн эрчим хүч 1 сая кг нүүрс шатаахтай тэнцэнэ. Ганцхан кг шар нунтаг Улаанбаатарын утааг бүхэлд нь арилгах хүчин чадалтай ч нэг ч видео бичлэг нь байдаггүй. Хоёр толгойтой тугал 6 хөлтэй ишигний үлгэрээс айсан монголчууд агаар биш угаар амьсгалсаар байна. Үнэхээр хоёр толгойтой тугал 6 хөлтэй ишигний ориг зураг байдаг бол Монголд ураа олборлохоо болоод жуулчдыг өрөндөөдөж болохоор байна. Монгол Францтай хамтарч анх удаа ураа олборлох гээгүй. Монголд Оросууд монголгүйгээр дорндын мардад 80-аад онд ил уурхаагаас уран олборлож байсан. Одоо ч цооногуд нь онгорхой байна.
Ураа олборлож байхад нь ч онгорхой нүх үлдээгээд явсан хойно ч тэр хавийн хүмүүсийг нэг бүр судлавал бүгд нэг толгойтой хоёр хөлтэй байна. Бид нар бол яг тэр дээр нэг тугал хорводлог юм болоход бол манай эрдэмтэд очиж судалсан. Уран суулгыг шуугаад байсан. Яг судлаа гаргаад ирэхэд зэрэг Селений өхлийн дозоор гарсан. Гадны нөлөөтэй байх боломжтой гэдэг ингээд дүнэлт гарсан шүү дээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ төслийг эхлүүлэхгүй байх, гадны нөлөө байх бүрэн боломжтой учраас манай тагнуул цагдаа бол байнга нүдэд тийшээ бол нүд чихээ бол ажиллаж байгаа гэж би итгэдэг. Мардаа орчмын мал бүр нэг толгойтой төрсөн байна. Харин Дорн говийн урааны уурхайн яг хажууд бэлчдэг мал бүгд нэг толгойтой бол нэлээд хол бэлчдэг. Эх оронч малчны эх оронч мал хоёр толгойтой гэсэн бичлэг бол байхгүй, яриа бол байдаг. Гайлийн ачаа гишүүн согтуугаар автомашин жолоод бол бүгдийг нь хомгорлон гинт хэрэгтэн болгож болохгүй гэж хэлсэн байна. Айрг уусан үнийг яах юм? Арх уусан үнийг яах юм? Пэ уусан үнийг яах юм? Тэр гутлын тоос өнөрлсөн, цав өнөрлсөн үнийг яах юм гээд кичнээн мянган хүн өнөөдөр гэмт хэрэгтэн болох бай. Хоороороо согтуугаар машин барихгүй бол хоморгонд өртөхгүй. Согтуу жолооч нарт биш бидний гарт амиа алдах гимгүү хүүхэд буруугүй зам олонд өмгөөлөл хамгаалал өгүүлэгдэж байна. Согтуу толгой машин барьвал зөрчил биш гимт хэрэг гэж үзэх сургаар манарч минэрсэн үедээ жолоо мушгих явдал 40% буурсан байна. Ууж амжаагүй байгаа архинда төрүүл согтох батлагдаагүй байгаа хууль төрүүлж хилмигдэх хүмүүс гишүүдийн дотор ч цөөнгүй байна. Согтуугаар машин барьж байгаа хүмүүс хутаг талаасан алуурчин бөмбөг барьсан алан хидэгч шиг аюултай. Шок мэдээ хошин тайм нэвтрүүлгийн 48 дахь дугаартай хамт байсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа.